За одоо миний ард тайзан дээр сандал засч байгааг та бүхэн харж байгаа бах. Энэ хэсэгт яг одоо Polytainment хилцүүлэг бидэнд хүрэхэд бэлэн болж байна. Ингээд та бүхний алга ташлалтанд ор тайзнаа. Энэхүү хилцүүлгийн модератороор ажиллах цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Инх Баатарлыг урьж байна. За харин панелистуудаар Улсын их хурлын гишүүн Булган Туяа таныг урьж байна. Мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Наранбаяр таныг тайцсан урьж байна. Гурав дахь панелист Ардс намын үндэсний бодлогын хорооны гишүүн Номин Гэрэл таныг тайцсан урьж байна. Бүгдээрэнд өдөр юм төргий. За маш гоё хамтлагийн араас нэлийн өөдртэй юу орж ирж хийж магадгүй. Тэгээд өнөөдөр бол улс төрчдийн ягаад Polytainment гэж нэрлсэн бэ гэдэг асуулт байгаа. Энэ болохоор политик бол entertainment гэдгийн ингээ нийлбэр буюу улс төрийн агуулгыг юм сонирхолтойгоор хүргэх гэдэг тийм агуулга. За тэгээд бид нар цогц хөгжлийн үндэсний төв гэдээ байгуулгынхан 2011 онд байгуулагдсан. Одоо ингээ 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Судалгааны чиглэлээр Азийн сантай нийлээд хамтарч ажилласан. Тэгээд энэ өнгөрсөн жил болохоор бид нар улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамдж байгаа сорил бэрхшээлүүд гэдэг судалгаа хийсэн. Тэгээд тэр сэдвийнхээ хүрээнд энд улс төрчтэй, залуу улс төрчтэй хилцүүлэг хийнэ гэж тохиролцсон. За тэгсэн биднийг болохоор та ерөөсөө өөдөртэй юм хийж болохгүй гэдэг даалгавар ирсэн. Айгу сонирхолтой байх ёстой. Хэрвээ өөдөртэй байх юм бол Азийн сан манайхтай дахиж хамтрахгүй гэсэн. Тийм болохоор та нар маш сайн инээх хэрэгтэй. За тийм байгаа. Бидний урилгыг хүлээж авч оролцож байгаа 3 улс төрч залуучуудаа баярлалаа тий. За. Бидний хувьд харах юм бол асар туршлагатай улс төрчид тий. Улс төрч залуучууд гэхэлэр юм аюу сонирн байж магадгүй. Гэхдээ улс төрийн хувьд аваад үзэх юм бол шин залуу. Залуу гэдэг нь бол зөвхөн ийм насныхаа хувьд биш, улс төрийн үзэл санааныхаа хувьд энэ нийгэм соёлд оруулж байгаа хувь нэмрийн хувьд би залуу улс төрчид гэж бас үнэлж байгаагаа хэлж байгаа ба. За ингээд бид нар бол их амархан асуултууд авч ийм хэд хэдэн дүрэн байгаа. Эхний хэсэг болохоор би та бүхнээс ерөөсөө шууд ийм суглааны зарчмаар асуулт асууж тэрэнд хариулаад явах байгаа. Гэхдээ хариултууд нь бол ийм богинохон байх хэрэгтэй. Маш тодорхой тий. Би өмнө нэг улс төрчтэй яриа хийсэн чинь ингээд сүүлдээ хэн модератор вэ гэдгийг яг ойлгох байлаа. Тийм болж исэн. Гашуун туршлага байгаа. Нэг нь энд орлоо. За эхний хэсэг болохоор илүү юм чухал нэг асуулт байгаа. Чухал нэг асуултыг сугалж хариулна гэж. За болгонтой акшн эхэлж байна. Үгүй та өөрөө тэгээд уншаад гэж. За улс төрч эмэгтэйчүүд залуучдын оролцоог дэмжихийн тулд настай улс төрчдөд хандаж та юу гэж хэлэх вэ гэж. Яа манай намын ах иш нарт хандаж юу гэж хэлэх вэ гэсэн үг. Ер нь болчихгүй. Амар хэлчихв гэж. Хэлээ. Тийм бид нар хүнд ч хэлэхгүй нэрээ. Бид нар Монгол улс бол угаасаа амар залуучуудын улс. Тэгэхээр нэгдүгээр түүнийг хүлээн зөвшөөр. Зүгээр л түүнийг хүлээн зөвшөөр. За хоёрдугаарт ирээдүйн цагийн дууг бид нар өөрснөө зохионоо. Бид нар өөрснөө дүрмээ зохион. Бид нар өөрснөө тайзаа бэлтэн. Бид нар өөрснөө тэрүүн дээр өөрөө өөрснийхөө бичсэн зохиолоор, өөрөө өөрснийхөө хүссэн замаар, өөрөө өөрийнхөө хүрэх гэж байгаа ирээдүгийн төлөө бид нар өөрснөө хамтдаа зүтгэнэ.
Та хэднэр харин бид нарыг дэмжээч л гэж хүсье. Сууглан да. За үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн тогтолцоог өөрчлөх, их хурлын гишүүдийн тоог нэмэх, ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох давхар дээлтэй гишүүдийн тоог нэмэх гэсэн 4 чиглэлээр хийх мэдээлэл байна. Та эдгээрийн алийг нь дэмжиж байгаа вэ? Энэ талаар байр суурь илэрхийлнэ үү гэж. За би маш товч хариулъя, дөрвөлийг нь дэмжиж байгаа. Амар хэцүү асуулт ирсэн. За бүгдэнд өдрийн мэнд. Улс төрийн үзэл баримтлал. За та санаж байна хүн намынхан сая нэг гинт миний хувьд бол гинти мэдээ байсан. Хүн дотн намын хувьд бол бас нэлээд яригдсан гэж ойлгосон. Зүүн төвийн үзлээс баруун төвийн үзэл рүү шилжсэн шүү дээ. Тэгээ би бас өөрчлөлтөх эмэгтэйчүүд төрөмс агуулгатай 10 хэдэн жил явж байна. Тэрний хажуугараас сүүлийн хэдэн жил нам сонгоод тэгээ намын гишүүн байж үзэж байгаа. Тэгээд нам сонгосон нам маань арчилсан нам сая бас хэлсэн те. Баруун төвийн үзэл баримталтай нам байгаа. Тэгээд миний үзэл баримтлал яг юу вэ гэдэг нь энэ дотроос би өөрөө байнга хайдаг байхгүй. Би бол эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч нэг талтай. Тэгээд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд маш их нийгмийн бүтцийн өнцгөөс асуудалд хандах хандлагууд одоо шаарддаг. Индивидуал байдлаар биш, коллектив өнцгөр асуудалд хандах шаардлага гардаг. Нөгөө талаар бас хүний эрхийн одоо тий хүний эрхийн өнцгөөс ажилдаг эрх зүйч мэргэжилтэй хүн. Тэгэхээр хүний эрхийг хангахын тулд төр бас хийх ёстой ажлууд байдаг. Өөрөөр хэлбэл тэр чигээр нь төрийг үгүйсэх ямар ч боломжгүй. Тэгэхээр би одоо хаана байгаа юм бэ гэдээ өөрөөсөө яг асууж ирсэн асуултыг маань энд асуучлаа. Тэгээд сүүлийн үед бодож эднийхний зайлсхийгээд байгаа тэр центрист үзэлтэй хүн болж таарсан. Баруун төвийн намынхаа төвийнхэн өсөн хүн байна шүү дээ. Баруун төвийн намынхаа төв гэхэлэр ертөнцийн зүгээрээ яг хаана вэ те? Тийм төв бас зоон зүүн тийш явж байгаа. Ер нь сүүлийн үед ажиллахад хүн амынхны хувьд энэ үл яг зөвхөн нэг хүний хувьд биш, нийтийн хувьд их сонирхолтой асуулт. Улс төрийн чиг баримжаагаа өөрчилсөн тийм. Та тэр талаар нэг товчхон мэдээлэл өгч төхөө. Энийг бас хүн болгон сонирхож байгаа. За энэ 4 сарын 30-нд намын их хурл болсон. За энэ гишүүдийн энэ олон гишүүдийн энэ санаачлаг за тэдний гаргасан саналаа дээр үндэслээд нийгмийн бас захиалга гэж байна тийм ээ. Дуу хоолой баруун төв рүү шилжсэн байгаа. Зүгээр та бүхэн анхаарал харах юм бол өнөөдөр энэ Монгол улсад чинь хамгийн ажилсаг хэсэг нь төр болчихлоо шүү дээ. Ажилсаг гэдэг юм уу бүх эрх мэдлийг гартаа хурааж байна. Өнөөдөр зүгээр жагссан залууг тугны наан цаан зогссноор нь өөдөөс нь ингэж гэр бүлээр нь дамжуулж төрөөс дарамтлж эхэлж байна. Хүний эрх рүү халдаж байна. Нөгөө талдаа эдийн засгийг оролцож байгаа төрийн оролцоо бол сансрын тоорууд өгч штэ. Инхээр хувийн хвшил жижиг дунд үйлдвэрүүд ер нь хаа байна вэ? Эдний дуу хоолой хаана байна вэ? Энд чинь хувийн хвшил дээрээ үндэслэж доктортой хөгжил ирнэ. Энэ утгаараа өнөөдөр бид баруун төвийн үзэл рүү орж байгаа. Эндээс бид нар бол юу гэдгийг доктортой хөгжлийн төлөө илүү одоо арчил гэдэг энэ үнэт зүйлийг бэхжүүлэхийн төлөө хийж байгаа бидний сонголт алхам. Энийгэж нуудгүй ерөн зүгээр ярьж исэн бүх зүйлүүд нь урд нь ярьж исэн манай намын дараагт орж ханд найдлаа бос хүмүүсийн ярьж исэн бид бол энэ либерал үзлээ нуудгүй байсан шүү дээ. Хэлдэг л байсан. Ийм л. За баярлалаа. За. Монголд нэг замын хөдөлгөөнд ингэдэгтэй нөгөө дохио өглөөр ерөөсө оруулдаггүй те. Зүүн дохио өгөх юм бол хэзээ зүүн оруулдаггүй те. Би зүгээр төсөөлөхдөө зүгээр юм нөгөө манай хүн намынхан зүүн дохио өгөл зөндөө олон явсан. Тэгсэн яг зүүн талд нь нөгөө юм мангар том социал демократ автобус явж ирсэн те. Ерөөсө оруулдаггүй. Тэгээ баруун талынхаа толинд арсан чи тэр зам нэлээд сул байна шүү. Тэр хойно те. Тэнгүүд шууд зүүн дохио өгöd баруун ирчихв гэж те. Тэгэхдээ айгүй прагматик шийдэл. Би энийг бол зүгээр залууны хувьд л шүүмжлэхгүй байгаа. За их сонирхолтой асуулт. Одоо асуулт ингэ өөрхийн асуулт. Одоо ийм байгаа. Одоо дараагийн өөр юм суглааны хэсэг байна. Тийм. Өдрийн тийм ашигч. Яа яа. Надад дандаа сонир асуултууд байна. Хуваартай шог байна. Чиг шиг мадрат. Улс төрчийг өрөвдөх 3 шалтгаан хэлнэ үү гэнэ. Зөв асуулт байна. Улс төрчийг өрөвдөх 3 шалтгаан хэлнэ үү гэнэ.
За одоо ч ерөөсөө ингээ улс төрчид ч ерөөсөө баг хүний муу болчиход байгаа шүү дээ. Ер нь аль та ингээ нийгмийн ерөөсөө болох алахгүй бүх юмний нэгдэл. Тэгэхээр одоо өрөвдөг шалтгаан хэлнэ. Гэтэ би зөвхөн тэгэж хэлмээр байна. Нэгдүгээрт улс төрч бай яг л адилхан бид нартай адилхан хүн. Тэр хүнд мэддэг ч юм байгаа, мэдгүй ч юм байгаа, алдаа дутагдaltaж байгаа. Бид нар ингээл магадгүй камерын өмнө гараад айгүй хүчтэй юм шиг, айгүй заримдаа мэдхтэй юм шиг байдаг боловч бид нар тэрүүний хойно гомддог, тэг ингээд хүмүүсээс бас ингээл найз нөхдөөсөө дэмжлэг хүсдэг тийм зүйлүүд үл зөндөө байдаг. Тэгээ би саяхан нэг над руу чад нэг баахан дайрлаа шүү дээ нөгөө нэг хөрөнгө оруулалтын хуулийн болон дээр те. Тэгсэн чинь ингээ хамгийн гайхалтай нь миний ингээд айгүй их одоо олон жил хамт найдалж исэн найз маань тэрүүгээр ингээ айгүй дайрсан чинь жишээлбэл хэдийгээр би ч аваг амар хүчтэй юм битэн шүү дээ. Ер нь бас хэр аргийн амдных би нэг амар эмоцлтгөө тэгсэн чинь хүн бид нар чинь хүн л юм болсон бас тийм юмн дээр ингээд ялангуяа ойрынхоо найз нөхдөөс гэдэг юм уу бас их амархан бас гомддtiin билээ. Тэгээд нэгдүгээрт бас бидний хүн гэж бас хүлээж аваарай. Яг л тав хүнтэй адилхан бид нарт алддаг, омдог, сэтгэлд заримдаа эмзэг хүлээж авдаг тийм зүйлүүд бас байдгийг шүү. Нэг камерын өмнө гарч байгаа шиг бүгдээр бас тийм байдгүй шүү. Тэгэхээр нэгдүгээрт хүн гэж бас хүлээж авч бас заримдаа хаяач гэсэн бас жоохон өрөвдөж байгаарэ. Баярлалаа. Хоёрдугаарт нь бид бас цөөхүлээ. Тэгээд өнөөдөр Монголын нийгэм ингээд их бухимдалтай байгаа учраас бидний ерөөсөө яг үнийг хэлэх бухимдлын ингээд нэг оноотлын юуны цэг болчиход идэг те. Тэгээд бид нар нөгөө нэг угаасаа төгс хүмүүс биш. Бид нар нөгөө ингэж бодд юм байлаа баг. Ерөөсөө ингээд анханасаа баг нөгөө сонгуул цанхтай бид нар ч гэсэндээ нэг юм амар гой зураг мургээ тавьчтай юм шиг аа. Тэгэл ерөөсөө ингээд бид нар баг төгс шүү гэж ярьж байгаа сонгогдчих юм яа те. Тэгэнгүүт ерөөсөө тийм байх ёстой гэдэг ингээд ботчдаг. Бид нар ингээ хаяа баг халтраад үг хэлэхэд сүүл нэг эвгүй царайтаа сууж байгаа зураг аваад энэ одоо яатсан гэл те. Тэгэхээр нөө нэг бид нарыг одоо бас нэг одоо өрөвдөг шалтгаан гэх юм уу да. Хоёр дахь өрөвдөг шалтгаан гэх юм. Жогс асуулт нэг үйцэн учраас хариулах гэсэн үйцэн юм. Тэгээд хүнийг яаж ч өнцгөөс авчих яаж болно. Яаж ч өнцгөөс тэр хүнийг гаргаж болно. Одоо сүүлийн нэг хариулаад байгаа шүү дээ те нөгөө харуулад байгаа шүү дээ. Одоо сэтгүүлч ч гэсэндээ те зургийг ч гэсэн хаанаас авч байгаа шалтгаалаад тэр хүнийг гэмтэн хүнийг өнөөдөр буруутан болгож харуулж болно. Буруутан хүнийг гин зэмгүй одоо дайнж шиг харагдуулж болно гэдэг шиг тэрнийг хаанаас ямар өнцгөөс гаргасан бэ гэдгийг та бүхэн маань бас айгу хараарай. Гуравдугаар шалтгаан бид нэр заримдаа ингээд одоо яг үнийг хэлэхэд одоо би зүгээр хувийн хувьд бол юу гэж боддог вэ гэхээр бид өөрөө ирэхгүй айгүй их юмаа золиослж таардаг. Гэтэ бид нар өөрсдөө тэр сонголтыг хийсэн учраас заримдаа тэгж хэлэхэд хэцүү санагдаж та нарт ойлгоход бас хэцүү санагдаж магадгүй. Гэтэ би бол жишээлбэл ингээл өөрөө бас залууны үед одоо бас ингээл амар гоо чөлөөтэй баймаар байна шүү дээ. Тэгж ачаа бараг тэр бүх ингээл орон зай ингээ хаагдцсан. Тэгсэн мөртлөө яагаад бараг ард түмнийхээ дунд орохгүй юм бэ гэд би одоо бараг л нэрэ найзрынхаа дунд орцсон бараг шоудч явж ил аюул зураг авалт тавьчих шүү дээ тий. Тэгээ яагаад ингээ явж байгаа ингээ ард түмний амьдрал хэцүү байхад энэ одоо бараг юугаа хийж байгаа ингээд. Тэгэхээр өөрөө ирэхгүй бас өөрөө өөрснийхээ үзэл бодол, эрх чөлөө, хэлэх үг тэр бүгдээ бас тодорхой хэмжээгээр хязгаарлуулж байгаа. Гэхдээ бид нар тодорхой хэмжээгээр тэрүүнийхээ юг хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэндээ барууны улс орнуудууд бол эсэргээрээ тэр хүмүүсийг нөгөө ард түмнийхээ дунд ор гэж хэлж байгаа ч ингээ ард түмнийхээ дунд орох нь айгүй окей гэдэг байхгүй. Тэрнийг бүгдээр ингэ хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр нөгөө талаараа бид нар өөрөө өөрийнхөө орон зайг айгүй алдаа заримдаа гэхдээ өөрөө өөрийнхөө орон зай руу хитрхийг оруулдаг. Би бас тэрүндээ айг өнөөлөхөд бас жоохон дуртай биш. Заавал миний бүх сэтгэл зүрх рүү заавал өнгөх бас алдгүй шүү дээ. Надад миний хувийн гэсэн орон зай бас байх ёстой шүү дээ. Тийм биз дээ. Тэгсэн мөртлөө ингээд өнгийн мөргүү, өнгөлөг мөргүү юм руу өнгөж ороод миний баг хувийн амьдрал руу ороод миний баг жин өндөр нам руу ороод тийм ингээд тэгснээ болохоор ингээд айгуугүй ийшээ уг нь өнгөжмөр байх ингээд уг нь миний яриад байгаа миний үзэл бодол түрүүний асуужсан асуултууд дээр үзэл бодлоо би тайлбарлаад хахад тийшээ болохоор өнгөж ордгоо. Тэгээд тэр нь бас жоохон хэцүү санагддаг. Айгуу. Суглаа. Тийм суглаагаар явагдаж байгаа яг суглаа шудраг тийм байгаа. Яг л айгу тийм юм бодтой сэтгэлийнхээ үгийг хэллээ гэж би сая харлаа. Тийм болохоор айгу урт байсан гэсэн би тасалж чадсангүй.
Окей. За дараагийн асуултыг Үлдсэн амьдралынхаа туршид нэг л хоол идэн гэвэл ямар хоол сонгох вэ? Оо. Болдгоо мó. Нэг л хоол идэх хэрэгтэй юм. нэг л төлөв бол. Аа. За. За. Тэр чи одоо тэгэл хоньны махаар сонгоно шүү дээ. Хоньны махаар бол олон төрлийн хоол гэж. Үгүй нэг л төрлийн хоол. Түүхийн Чансан мах, чансан мах. Чансан мах. За. Чансан мах. Би бас нөгөө ажлынхантайгаа ярьж ирсэн ингэдэг. Нэг хэрэгтэй зөвлөгөө өгье гэд. Манай ажлынхан сая бүүндөө нөгөө цөс угаах тухай уншицгаагаад цөсөө угаах болоод эход харуулаад айгүй эрүүл мэндэд анхаарч та хэд яаш болоод. Тэгээ би та хэдийг залуучууд гэлтгүү бас ингээд эход харуулаа те хэрвээ цөсний чулуу гэвэл цөсөө угааж байгаарай те тэгвэл чулуу үүсдэг юм билээ. Бид нар мэддэг юм билээ. Тэгээ яагаад би энийг хэлж ийм гэхэлэр нөгөө ийм үйл ажиллагаануудын дараа тэгдэг штеп нөгөө бичлэг эдрийн үтчихэд ямар ч хэрэгтэй юм алга гэ те. Тэгэх юм бол бид нар цөс угаах тухай зөвлөгөө өгсөн штеп гэж хэлмээр байгаа хөөх те. Гэж айгүй хэрэгтэй штеп амьдрал хэрэгтэй те. Тийм юм бас бодсон. Гэтэ ер нь үлдсэн амьдралынхаа турш тонны мах бол бас чангал сонсогч. Өөрөө тийм юм хийж яаж хэрүүлчээ тэгээ. Супер хүчтэй баатар болох боломжтой гэвэл ямар супер хүчийг сонгох вэ? Яа, та нар юу сонгох вэ? Гуруулаа энд нэр гуруулаа хариулчихдаг. Зарим асуултыг гуруулангаас нь бас асууж болно гэд тэмдэглэсэн байна. Ийм асуулт би өөрөө бүр багадаа амар боддог байсан байхгүй юу? Угаасаа тэгэл Ер нь хүн болгон боддог. Тийм, хүн болгон магадгүй боддог бах те. Тэг яг үнийг хэлэхэд бодож ямар ч супер хүч амар утгагүй санагдаад дууссан юм байна. Үнийг л. Тэгвэл эн чинь номин биш болчих гээд байгаа байхгүй юу? Тэг би өөрийн байгаа одоогийн номиндаа дуртай. Тэгэхээр Гэхдээ номын одоо амар хар багаас юу амар хэрсэн байсан юм бэ те. Би бараг одоо хүртэл нас супер үчиж амар хүсдэг шүү дээ. Таних юу юм? Би бол цаг хугацаагаар аялахыг хүснэ. Яг үнийг хэлэхэд хэрвээ надад 20 жилийн дараа Монгол илүү гоё болохоор хэрвээ би тэрүүнийг нэг зөвөр ингээл 15 жилийн дараа 10 жилийн дараа гэдэг нэг климс гэдэг чинь тэрнээс нэг би өчүүхэн хэдхэн секундыг ч гэдэг юм олоо харчих юм бол би илүү сүүл зоригтой байх байсан болов уу гэж бодож байна. Эсвэл бүр улам хэцүүцэн байх юм бол бас нэг харуул бас улам их зоригтой байх байсан болов уу те. За үр дүн би нэг байгаа байхгүй яг супер хүчтэй болсон ч үр дүн нэг л өөрөө л. би хариулах уу? Тийм та. Би энэ асуултыг бодсоч ягаад ч юм Парисыг бодоод эхлэх юм нөгөө Парис ингээд хон хариулаад явчихсан шиг. Дээр ингээ бурхан 3 орж ирээ те 3 бурхан орж. Эртний грекийн дом өгүүлэр дээр байдаг шүү дээ. Тэгээд нэг нь бид гурын хэн үзгэлэнтэйг л одоо шийдэх гэх те. Тэгээ нэг нь энэ хорвоо дээр хамгийн одоо гоо үзгэлэн үгүй. Гоо үзгэлэнтэй эмгтэй чамд орлоо. За хоёр дахь нь эрх мэдэл, гурав дахь нь мөнгө гэдэг хөөх. Тэгсэн чинь гоо үзгэлэнгээ сонгодог. Тэрнээс болоод нөгөө Троен дан гардаг шүү дээ. Тэгэхээр би бол бодоод байна зүгээр хүнийг их ойлгох хүч. Ингээл яриаггүй ингээл хараад энэ талбай дээр бүх хүнийг ойлгодог тий. Тэгээ яриануудын сонсчоод ингээд нөгөө алтан загас гарч ирээд сонсцсон гэдэг шиг тий. Бүх хүслийн ингээд мэдэрдэг тийм агуу их хүчийг л авмаар байна. Энэ бол сонгуулийн үеэр бол үнэхээр хэрэг болох гэж байна. Тэр сонгогч юу хүсээд байна те? Үгүй улс төрчинд өдөр тутамд нэрхтэй байхгүй. За тийм байна. Ингээл Гэтэ наад хүчээр манай нөгөө бид нарыг шиг юм судалгааны байгууллагуудыг жоох ажилгүй болгох юм ч байна тийм. та нар шууд ажилгүй. Би жоохон дургүй байна. За одоо зөвхөн би асуулт асуугаад байхгүй гэд бас оролцогчдод даалгавар өгсөн. Тэр даалгавар нь юу гэхээр нөгөө хоёр оролцогчоос асуулт асуух нэг юм асуултын боломж олгож байгаа. Тэгээд бүгдээрээ нэг асуулт бэлдсэн. Тий. Одоо хамгийн цаанаас эхэлчихв. Номыг танаас эхэлчихье тий. За. Би нэг зүйлийг угаасаа өөртөө бас байдаг учраас та хэдээс асууж чадсан. Тэгээ зарим залуучууд бас байдаг байх. Та хэд импостер синдром гэдэг мэдэх үү? Импостер синдром гэдэг нь импоз гэдэг чинь нөгөө дүр эсэх гэсэн үг байхгүй юу? Тэгээ хичнээн одоо юу гэдэг амжилт бүтээлтэй, мэдлэг боловсралтай тийм хүн байсан ч гэсэн байнга би яг энд байх хэвээр хүн мөн үү? Би яг өөрөө тийм deserve-тэй юм хийж явах хүн мөн үү? Би чаддаг хүн мөн үү? Энэ айгүй бол гинт нэг том алдаа гаргаад яг нөгөө амар бүтлгүй амтан гэдэг маань баригдах багтаа гэсэн.
дотоод монологтойгоо байнга үйлчлдэг байхгүй юу? Энэ асуултыг та хоёроос асуух гэсэн. Хоёулаа маш амжилттай тий нийгмийг соён гэрүүлж байгаа хүмүүс, улс төрчид бодлого тодорхойлж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ бодол залуучууд биднэрт их байдаг бах. Хизээ нэгэн цагт алга болох болов гэж. Хай зөвөрт байгаа юу тий? За энэ сонин асуулт байна. За би нэг хэд хэдэн хүнийг нэрлэе. Нэгдүгээрт энэ Инамори Казуо гэж нэг Японы тий нэлээд нэртэй бизнесийн философч байдаг. Тэр хүн бол амьдрал бол жүжиг. Тэр жүжигийн дүрд чи захирал болж тоглож гин үү? Ажилтан болж тоглож гин үү? Нэг юм байдаг. Тэр жүжигийнхаа дүрд үнэнчээр тоглоо. Гэхдээ чи өөрийгөө алдаж болохгүй гэсэн нэг юм хэлсэн байдаг. Тэгэхээр захирал хүн ирээл нөгөө захирлынхаа дүр тоглохын тулд тэрэндээ бэлтгэж штэ өөрөө. Тэр ийм юм донд явдаг гэх. Тэгсэн чинь Жуанз гэдэг хятадын философч болохоор үгүй чи өөрийнхөө уурлыг бол уурал, баярлыг бол чин сэтгэлээс баярл. Ингэж чи амьдралын жинхэнэ үнцнийг мэдэрнэ гэдэг. За энийгээ хэлчихлээ. Макс Вебер болохоор ингэж байгаа. Улс төрчин хүн ёстой нэг тэнэг хинээтэй байдаг гэж. Ямар хинээтэй вэхэр хүн намайг юу гэж утсан бол тэгээ ингэдэг гинэ. Ярьж гарч ирчих хэн нэгнээс заавал асуудаг. Саяных ямар яриа байсан. Ямар хөө санагдчих. Тэгэхээр яг энэ синдром байгаач. Тэгэхээр бид бүгдээрээ холимог. Ер нь тэгээд энэ хорвооч нь тийм учраас аль болохоор л би бол Жуанцтай ойр байхыг боддог. Юу гэвэл өөрийнхөө сэтгэл хөдлөлд үнэнч бай. Тэгэх юм бол урт наслаа шүү дээ. Нэх гоё хүмүүс байдаг тийм ээ. Өө яхсах. Тэгээд маачир сайхан дөө гэд. Тэгэхэд үнэхээр ажил бүтээд идэг тийм хүнийх. Тэгэхээр зэрэг жинхэнэ хүч бас тэнд байна гэж харддаг. Би ингэж л хариулах юм. За баярлалаа. Баярлалаа. Ер нь бол би бас тэгж боддог. Хүн өдөрт угаасаа амар олон малгай өмсдөг. Айгүй олон дүр тоглохоос аргагүй болдог. Би гэртээ очиод бол зүгээр айлын авгаа. Айгүй олон хүүхдээ ээжтэй. Надад тэнд бол одоо хүүхдүүдийн донд нөхрийнхээ хажууд миний дээр гişүн мишүн бол хамаа авахгүй шүү дээ. Тийм биз дээ. Хоолоо хий, хүүхдээ авах гэрийн даалгаврыг хийлэг мэлэг гэдэг. Тийм л би дүрдэл орох хэрэгтэй. Би яг хаалган дээр очиод би их хурлын гişүн мишүүн дээр дарга марга гэдэг би бүх малгайг авч хаяал тэрнээс хойшоо ерөөсө гэрээ аваагийн малгайг өмсдөг. Ээж авахын хажууд бол би охин гэдэг тийм би хүний охин гэдэг л малгайг өмсдөг. Би тэр хоёрын хажууд, найз нөхдийн хажууд, би ах トゥ нарын хажууд миний тэр дарга цэрэг мэрэг гэдэг үл ерөөсө хамаа ахгүй. Тэгээ би буцаад одоо юун дээр очихоор жишээлбэл төрийн ордонд очихоор би төрийн түвшийн хурлын гишүүн гэдэг малгайгаа өмсдөг. Найз нөхдийн дунд орохоор би жирийн сайхан найз гэдэг тэр малгайгаа өмсдөг. Гэтэ айгүй хэцүү байдаг яг үнийг хэлэхэд одоо тэр бүх дүрд чи заримдаа одоо худлаа айлаад юугүй би бас заримдаа зарим газар ч буруу малгайгаа өмсөж за солиорох гэж үзэн штэ тий. Тэгээд загнуулна штэ чиний тэр дарга марга ер нь хинт хамаатай юм ч гэдэг юм уу тий. Тэгэхээр скул тэнд очичоод заримдаа эмэгтэйчүүд бид нар ил бас тих гээд байдаг. Ээж малгайгаа ажил дээр амар хөмсөөл ингээл амьдралынхаа зовлон бас айгүйх ярьчих гээд байдаг. Тэгэл тэр бүгдийн алтан балансыг барина гэдэг айгүй хэцүү. Гэтэ тэр бүгдийн дунд яг өөрийгөө авч үлдэнэ гэдэг бас айгүй хэцүү. Тэгээ хэдийгээр ялангуяа нэг юм сошиал ч одоо нэг юм баг одоо сүүлийн үед баг нөгөө мэдээллийн хүчирхийлэл ер нь бол болоод шүү дээ. Ингээл баг чи тэгж амьдрах ёстой гэл ингээл ерөөсөө нэг too much нэг юм мэдээлэл too much нэг одоо зөвлөгөө тэгэл нэг too much энэ юмн дотроос хүмүүсээс тавьж байгаа шаардлага дотор би гэж өөрийгөө авч үлдэнэ гэдэг бас айгүй хэцүү байдаг. Тэгэхээр олон малгай өмс бүгд ингээд гоё өмс тэгээд тэгтээ тэр дундаа тэр малгайны дор чийл байх ёстой гэдэг тэгж л бодсон шүү дээ. Нармаар таны За би асуулт тий. За булган туяагийн сая ярен дээр гарсан учраас асуунаа гэж. Юу гэхээр гэрийн эзэгтийн хувьд хүүхдийнхаа гэрийн даалгаврыг хийлгдэг гэж сая хэлчих шиг болоо гэрийн даалгаврыг. Тэр үед яг ямар мэдрэмж төрдий. Яг ингээл. Яа баг миний хамгийн хэцүү ажил ер нь бол яг үнийг хэлэхэд гэрийн даалгавар хийх ээж байх хамгийн хэцүү. Тэгээд эмэгтэй хүн чинь ер нь л ингэдэг байхгүй. Одоо ингээд гэртээ ингээд оройтол эрэхтэй бараг л үргэлж нэг юм гин буруутай юм шиг санагддаг тий. Ингээл хэвээр ёо ингээл оройтол очоод би бол хүүхдүүдэд унтсныхаа дараа мараа очих юм бол бүр үргэлж нэг юм гин буруутай юм шиг санагддаг. Эрэгтэй хүн бол бараг айгу бархалтай очдог. Миний бодлоор ингээд өөс амар ажиллаад ирлээ мэрлээ гэх. Тэгэл айгуул ингээл авгаа магаа цай хаалын барил. Тэгэхэд ч одоо манай нөхөр мөрөл хайчин майчин гэлээс тэгэн штэ одоо яг зарахгүй тий. Тэгэхээр одоо сая үл ковидын үед яг инглээ штэ одоо
манай хот чи эдний шав баггүй тэгсэн чинь зүгээр бараг л гэр бүлийн хүчирхийлэл болохоо шахлаа. Тэгээд би уг нь бол аюу олон жил багш байсан. Би бараг 10 жил англи хэлний багш байсан. Би бүр Японд 1 жил энэ англи хэлний төвүүдэд JETMED гэдэг шиг англи хэлний төвүүдэд тэр үедээ би цэцэрлэгийн багш байсан. Наад шиг одоо цэцэрлэгийн багш байсан их хурлын гишүүн бол байхгүй бах. Тэгээ би өөрийгөө уг нь бол би айгүй төвчээртэй гэж боддог байхгүй. Би өөртөө хэр харгийн хүүхдтэй ажилладаг. Би өөртөө нэг Японооч бас маягтай хүүхдүүдэд маш их анхаарал тавьдаг тийм арт түмэн. Би ингээ 2 наснаас ахуулаад би 10 настай хүүхдтэй нөртөл би ажиллаж исэн юм чи би өөртөө өөрийнхөө хүүхдүүдтэй асуудалгүй ажиллана гэсэн чинь за ер нь л өстой төвчээрийн утас яг тацархаа шахаж исэн лээ. Тэгжсэн таар баг улс төр хийсэн амар юм бэл. Нэг юм онгой байдаг шүү дээ. 6 настан ингээд ирж ийн. Тэгсэн чинь багшд даалгаврын шалгалт буруу байна гэсэн чинь эмээг алнаа. За. Ийшиг асах хэрэгтэй тийм. За их давс ихтэй хоол хийчлээ гэдэг. За. Тэгээд нөхөр чинь нь шүү дээ тий. Өө гоё байна гэд идээд байна тий. Юу гэж бодох вэ? Тэр үед чи ямар үйлдэл хийх вэ тий. Амар их давстай шорог шүү дээ. Нөхөр чинь өөрөө чинь бодсон. Би өөрөө мэдээд байгаа юм. Өөрөө мэдээд байгаа. Яах га хотлоо яриад байгаа юм бол гэж. Их муу санаатай байна. Энэ ямар нэг юм нуух га хотлоо яриа. Араас нь ингээд нэг юм гуйх гээд байна уу яах гээд. Ойлгоо. Нэс шиг тэр зэргийн ямиг бол ингээд дүүрээс шаардлага байхгүй шүү дээ. Амар хоол байна л амар хоол тий. Тэ одоо тань хэлж байна. За би арай жоохон хэцүү асуулт асууна. За улс төр бас ингээд өөрөө өөрийгөө ингээд айгүйх таних тийм боломж олгодог. Яг бол ерөөсөн би одоо анх ингээд улс төрт ороод намын наримчийн дарга би болж исэн. Тэгэхэд надад ингээд гів генетээр саналыг тавьж байхад би ингэж бодож исэн байхгүй. Би ерөөсөн яг үнэхээр би аюу чадахгүй байх гэж бодож исэн. Би улс төрч болно гэж бодоагүй. Гэхдээ би за энэ бол ингээд айгүй мундаг хүнтэй ажиллах би Харвардын менежментийн төрөвчлсөн курсэд би суух гэж байна. Тэгээд намайг болохгүй бол 2 сарын дараа болохгүй л ажлаас халсан ч гэсэндээ би эндээс аюу хэм сурах байх. Тэгэл би заавал улс төрч болох алдгүй штэ гэж бодож орж исэн. Тэгээд би эхлээд номоогоос асууя. Ингээ улс төрд ороод явж хахад чи өөрийнхөө ямар занг хамгийн их гээж байгаа юм шиг тэгээд юм жоохон харамсдаг гэх юм уу? Тэр ямар зан чин байдаг вэ? За одоо би шинэ яг жинхэнэ улс төрлөө бас ороогүй юм байгаа шүү дээ. Жинхэнэ улс төрүүд чиг нэр дэвшиж үзчихэж тэгээ эсвэл нэр дэвших эрхийн төлөө үзэлцчихэж ордог зүйл юм шиг байгаа. Тэрнээс наан одоо намын гишүүн байх ч юм уу те тодорхой одоо юу гэдэг бодлогын асуудлуудаар хувийнхаа байр суурийг илэрхийлээд явж байхад бол энэ одоо яг бодит улс төр гэхэд бол хэцүү баг. А гэхдээ яг мэдээж нам дотор ороод янз бүрийн хүмүүстэй танилцаа, заримтай нь хамтарч ажиллана те, заримтай санал зөрчилдөн, нөгөө намтай зөрчилдөн, заримтай нөгөө нам доторгоо хүмүүстэй бас найз санал нийлэн те, янз бүрийн. Тэгэхээр ер нь бол яг хамгийн их сурж байгаа юм бол хүнтэй харилцах яг үнэн. Янз бүрийн хүнтэй харилцаж сурна. А тэндээсээ гээд сурж байгаа юм бол яг хизээ үгээ хэлэх вэ гэдэг хамгийн чухал зүйл юм бэл. Санаанд орсон болгоно яг нүүрэн дээр нь пит пад гэдээ яваад ах бол стратегийн хувьд ач холбогдолтой биш. Би бол угаасаа ингэдэг хүн. Тийм учраас те ингээл нөгөө өөнийхөө хүлээж авах нөхцөл байдал, сэтгэл зүйн байдал те эсвэл одоо ярьлаа гэдэг одоо асуудал шийдэгдэх юм уу шийдэгдэхгүй юм олон зүйлийг хүн бодож иж ярьдаг юм байна. Тихгүй зүгээр ингээд санаандаа орснороо яг одоо мэдрэгцснээрээ те тэгээд яриад явах бол нэг талаар айгүй хариуцлагагүй зүйл юм байна гэж ойлгож байгаа. Тэгээд яг өмнө нь бол айгүй дураараа бүх юмд бэлэн хариулттай хүн болгонд хэлэх хөвгтэй хүн байсан бол одоо зүгээр сонсч идэл хүн болсон. За Нармаяр бол амар том сонголт өтсөн хүн. Нийслэлийн иргэдийн урлагийн сонголт 20 оны нийслэлийн иргэдийн урлагийн сонголт чинь баг улсын хурлын 2016 оны сонголт шиг маш том тойрог байсан. 5-6 хоронд тий 5-6 хоронд сонголт хийсэн. Тэгээд тэр үед өөрийнхөө болон найз нөхдөс юу олж таньсан бэ? Өмнө нь олж хараагүй байсан. За энэ их гоё асуулт байна. Халуун дулаан сэтгэл гэдэг юм уу? Тийм юмар хүн их дутаж явд юм байлээ. Тэгээ тийм хамтран зүтгэж байгаа хүмүүсээсээ тийм сайхан урам авах шиг гоё юм байдаггүй. Тэрийг бол их мэдэрч явсан. Тэр 20 оны сонгуулийн үеэр бол юу болсон шүү дээ. Нөгөө хүн намыг оруулахгүйгээд гинт нэг нөхөр гараад ирсэн, тамга орцсон. Тэгснэ нийслэлийн намын орооны дарга гэсэн өөрийгөө зурагтаар гараад ир. Тэгсэн би уг нийслэлийн намын орооны дарга байж байгаа.
Тэгэхээр өөрийг чинь ингээ хуйлаад нэг хүн гэхээр айгүй эвгүй те. Энэ гэрийн эзэн бас би биш тэгээд дахиад нэг гараад ирвэл яг тэр шиг мэдрэмж төрдөг. Тэр үед бол яг нам дамнаж одоо ухаандаа манай энэ булган туяа тэгээд одоо хас суурийн ган хуйг тэргээд гişүүд ирж дэмжиж яг биднийг бас дэмжиж хэлж ийсэн. Энэ бол их гоё улс төрийн соёл санагдаж ийсэн. Хүүтэн өдөр байсан ч гэсэн тэр өдөр ямар гоё халуун байсан. Тэгээд бас ингэдэг дэмжиж ирээд нэг халуун кофе ч юм уу ингээ халуун цай ууж байгаа. Энэ үеийн тэр нэг гоё мэдрэмжтэй. 10 сар чи айгүй хүүтэн болдог байхгүй. Ингээ өглөө эрт гараад нөгөө нэрийн хуудас муцаа тараагаа явна. Сайхан даарна шүү дээ. Эрүүл шүт хоёр зодтолдож эхэлнэ. Тэгэхэд нэг тийм халуун юм бариад ирж байгаа хүнийг харахаар их гоё байдаг. Тэгээд тэр хүүтэнд биш дээ. Хамгийн гол нь яриа сонсох гэж ирээд ингээ хажуу зогсоод байгаа хүн харахаар бүр хайр хүрдэг. Бүр чин сэтгэлээсээ хүн баярлт юм байлээ. Энэ их чин сэтгэлийн баярыг мэдэрсэн нь бол бас миний хувьд их сайхан зүйл байсан. Баярлалаа. Нэрээ яг тэгдэж шүү. Би чинь Баянзүрх дүүргийн голцоо гэр хороол хэсгээс гарсан. Манай Наранбаяр бол нөгөө нэг наатлын байшин орол 13 дугаар хороолтой цэцэрлэгт хүрэл ингээ хойтлын хэсгээс тэгээ би ингээ нэг сонгуулийн үеэр манай зарим найз нар зүгээр кофе барил ирэхлээр цэрэгт хүн эргүүлж авч штэ. Бүр яг ойлгож шатаа юм чи бүр амар баярлалаа. Яг тэгдэг те. За одоо хилцүүлгийн дараагийн хэсэг эхэлнэ. Манай ажлын залуучууд яг энэ үзэгчиг яг сууж байгаа харагдаж байна. Энэ зураг мураг аваарэ. Тийм нэг дарааг зураг үлдээгүй байдаг шүү тий. Тий яг энэ тий. Яг адилхан суугаад сонсоод байна шүү. Зураг аваарэ. За тий айгуу гоё кафетэй сонсоод байна. Дараагийн хэсэг бол ингээд суглуулж болох маш олон асуулт байгаа. Гэхдээ би нөгөө цаг маань бага учраас илүү чухал гэж үзэж байгаа асуултаа өөрөө сонгоод бас нэг асуулт асууя гэж шийдлээ. За ингээд Наранбаяр танаас шууд эхлэе. Гэхдээ товчхон хариулах нь чухал байгаа. Хэрвээ та ерөнхий сайдаар 24 цаг ажиллахаар бол ямар шийдвэр гарах вэ? Таны гаргасан бүх шийдвэрүүд хүчин төгөлдрүүлнэ. 24 цаг. 24 цаг аа. Таны тэр шийдвэрийг ингээд тийм устгахгүй ингээд үгүй болохгүй ингээд хүчин төгөлдрүүлнэ. Тэгэхээр энэ айгүй нарийн асуудал байна. Би бол хамгийн түрүүнд үндсэн хуулийн өөрчлөлт одоо энэ чинь байж болохгүй зүйл шүү дээ. Уг нь бол нөгөө энэ чинь үндсэн хууль их хурлын асуудал. Гэтэ та ерөнхий сайдын л хүрээнд. Ерөнхий сайдын л хүрээнд. Тийм. Бүхний чадагч хүрээнд биш. Зөвхөн ерөнхий сайдын тэр юугаар олгогдсон хүрээнд үү? Тийм, бурхан багшаагүй шүү дээ. За тэгэхээр за нэг одоо нэг их хурлтайгаа дараа нь ингээд яг энэ чигээрээ гарна гэвэл яг нэг энэ тойргийн сэтгэлгээгүй төсвийг нэг бариад л үзье гэж. Ямар ч тойргийн сэтгэлгээ байхгүй. Монгол хүнд юу хэрэгтэй, ирээдүйд юу хэрэгтэй. Эврүүгэл явах хэрэгтэй. Ийм төсвөл барьж үзье. За хоёр асуултыг би хинээс нь асуухаа гэдэг айгүй эргэлзээд байна. За. Тэг мох асуулт. За би танаас асууя. Булантай яг шүнээс. Таны өсвөр залуу үедээ хийсэн хамгийн гоё алдаа чинь юу гэж? Тий, одоо тухайн үедээ алдаа юм шиг боловч эргээд харахад те хамгийн гоё гэж. Таны хувьд. Яа, амар алдаага шүүх гэсэн ч юм. Гэхдээ би өөр тэгж бодсон шүү дээ. Ингээд алдаа болгоо бас ер нь бол алдаа болгоо одоо түрүүний номыг хэлсэн шиг хэрэг тэр алдаанд хийгээгүй бол би өнөөдрийн булантай байхгүй байх байсан баг. Гэтэ би бас эмхтэн хүмүүслээ би айгүй аимшиггүйгээр бас эрсдэл хийж бас чаддаг. Тэгээ тэр бол миний бас айгүй том давуу тал. Өсвөр насндаа яжсэн. Одоо тэр маань надад айгүй том сургамж болсон. Би Австралид нэг дунд сургуульд очичаад тэгээ би ингээ нэг Австрал хөлт талцсан байхгүй юу. Одоо тэр үед чинь Монголд интернет гэж гараг байлаа. 90-д ондтэй тэгээд Монгол цонголтын ерөөс холбоо харилцаа байхгүй. Тэгээ сүүлдээ миний ганцхан өдөртөө харилцдаг хүн бол оройд нэг цөөхөн цагаар ээжтэйгээ баг монголоор ярьдаг. Сүүлдээ миний монгол хэл хүртэл айгүй муу болцсон. Тэгээд манай ээж болохоор зөвхөн байдаг typical монгол ээжтэй ингээл хүүхд мөхтэй би бол задах хэрэгтэй гэж боддог. Тэгээ би бол Австрал хүүхтэй. Би бол ингээд нүүбээр батлагдсан хүүхдийн эрхийн дагуул магуул гэж ярьдаг. Австрал хүүхд болсон. Тэгээд манай ээж битээр муудалцаад
Тэгээд тэгсэн чи би ч одоо нөгөө өсвөр насны хүүхд тааш та монголчууд ч монгол ээж нар ч энэ төр бол тэр үед ээж аав нар ч ерөөс баг өсвөр нас гэж мэдгүй байсан юм шүү те. Тэгээд бид нар эморхон нэгтэл манай ээж аав нар шиг 90-д онд өөрснөө эморцсон байсан байхгүй. Юунд бидний эморлыг сонсохтаа мантай шилжилт мэлжилт болоод те. Тэр үуч нийгмийн шилжилт болж яхад миний шилжилтэд огтхож ерөөс асуудал биш байгаа юм чинь те. Тэгээд би ээжийг хүүхд хамгаалах утсанд дуудаад өгсөн. Австралийн тэгээ одоо бодоход амар тэгээ одоо манай хүүхд гэх юм бол би бүр бараг насан туршдаа айгуул гомдсон шүү дээ. Тэгээд би нэр хүүхдүүдийн төлөө яаж зүтгэж байгаа лээ гэд. Тэгээд тэр тэгсэн чинь манай ээж ингээд манай аав руу уцтаа тэр үед манай аав Монголд байсан. Тэгээ ингээд охин чинь ингээд намайг хүүхд хамгаалах утсанд өгчлээ гэдэг. Тэнтхийн хүүхд хамгааллын утас бол цагдаагаас давуу хэрэгтэй. Манай ээжийн одоо эцэг их байх эрхийг түтгэл зүйлэхтэй бүр амар тийм том эрхтэй одоо хүүхд хамгаалах байгууллага чинь баруунд бол тийм байдаг шүү дээ. Тэгээ ингээм манай ээж бүр амар шоконд ороод надад амар гомдоод тэгээд тэгсэн чинь манай аав надад Монголоос бараг 7 хуудас захиа бичээд тэгээд ингээд миний охин чи бол Монгол хүүхэдтэй ингээд чи өөрийг ингээд Австрали хүүхэд гэж бодоод байна. Одоо наа чин бол хүүхдүүд ингээл 16 магадгүй 18 таатай ингээл хүүхдүүдээ за чи ингээл одоо өөрийнхөө амьдралыг чи өөрөө зохиогоол ингээл гаргах чинь Монгол хүмүүс тэгдэггүй маа хүн хүүхдлээ бид нар чиний төлөө чиний хүүхдүүдийн чинь төлөө явна гэж тэгж надад захиа биччихсэн. Тэгээд тэр захиа надад одоо болтол байдаг. Тэгээд биний бол айгүй хийсэн тухай дараа нь ингээд би тэр үедээ ингээл ойлгоогүй гэсэн аав минь тэр захиа бичээд тэрний дараа би айгүй ухаарсан амьдралдаа миний ээж ойрол миний хамгийн үнэтэй хоёр хүн юм биш үү. Би нэр ээжийг яг шоронд хийчихсэн юм шүү дээ. Гэтэ асуултнууд хамгийн гоё алдаа байсан шүү дээ. За номын гэрэл танаас асууя. Хэрвээ бүх монголчууд одоо ингээд хамгийн багаасаа хамгийн настай хүртлээ те бүтэн 1 минутын турш өөр юунд сатаарахгүйгээр таны үгийг яг ингээд бүрэн анхаарлаараа сонсъё гэвэл та тэр 1 минутанд юу гэж хэлэх вэ? Ерхий сайдаас амар юм шүү дээ. Ерхий сайд жагч бас нэг өөртөө тий. Бүгдийг барил тусаад. Бүх хүмүүст хүргэх үг гэсэн үг юм шүү дээ үндсэндээ тийм ээ. Яг зүйлд ингээд бас нэг бодоод байсан чинь яг одоо сая болроо бид нарт хөгжлийн бэрхшээлийн тухай ярьлаа шүү дээ. Хөгжлийн бэрхшээл гэдэг бол ингээд хүнд байдаг биш орчинд байдаг юм аа гэд. Орчин өөрөө байвал хүн өөрийгөө ямар ч байдлаар мэдэрч болдог тухай айгу гоё тийм. Одоо өөрөлдөө үзлээр нь айгу эрс өөрчлөлт байгаа даа байхгүй бид нар хүнд байдаг зүйл гэсэн бол энэ бидний бий болгосон ертөнцид байгаа зүйл байгаа даа байхгүй тийм орчинд байгаа зүйл. Тэгэхээр тэрнтэй адилхан энэ орчныг бид нар хүүхдэд лээлтэй болох юм бол бүх хүн лээлтэй болох юм бэл. Баярлалаа. Хүүхдэд ээлтэй бол бүх хүн ээлтэй. За ингээд цаг дуусах төгсч байна те. Бид нарт 3-аас эхэлсэн гэдэг үзэхлээр одоо 20 хүрэхгүй минутын хугацаа үлдсэн байна. Тэгээд би нэлээд асуулт бэлдсэн ч гэсэн товчлоод оролцогчдоо өгсөн дараагийн даалгавар буюу нэг юм баримт бэлдэж ирэх даалгавар өгсөн. Тэгэд энэ баримтууд дотроос 2 нь үнэн, 1 нь худлаа баримт байна. Тэгээд би тэр баримтуудыг уншиж өглөөр одоо улс төрч хүмүүсийг бид нар ингээд яг ингээд шууд хэлэх муухай зэрэг аяа худалдаж боддог штэ. Гэхдээ одоо энэ хүмүүс бол тийм сэтгэлээр биш яг нэг нь бол яг худлаа бичсэн. Одоо миний даалгавраар бичсэн. Тэрийг бүгдээрээ олно гэж. Гэхдээ бүгдээрээ бол дор дороо ингээд олоод саналаа хэлж болно. Манай 2 оролцогч нөгөө 2 оролцогч бол энэ худлаа байна гэдэг яг шууд хэлнэ те. За тийм байна. За эхлээд надад нөгөө бичгээр байгаа учраас би булантай акшнээс эхэлчихье. Нэгдүгээр факт нь булантай акшн ихэр гэж. За хоёр дахь факт нь триатлоны спортын мөнгөн медальтай гэж. За гурав дахь факт нь болохоор 3 хүүхэдтэй гэж. За худлаа нь аль нь? Ихэр нь баха. Триатлон бол явчнаа танаа хараач. Бэж. 3 дахь нь илүү. Танад нөгөө яах гэж триатлоны мөнгөн медальтай 3 хүүхэд. Ихэргээ бас сонсцсон юм санагдаад ах нэг л тийм. Тий, сонсцсон юм шиг санагдаад байна. 3 дахь нь. 3 хүүхэдтэй нудлаа гэж. Тий, 2 хүүхэдтэй. Би 2-ыг мэдэх юм байна. Үлдсэн мэдэхгүй. Та арай Наранбаяр ихэд мэддэхгүйгээр хүүхд гаргасан юм шиг шүү дээ. Энэ айгуу Сүрнэгээс асууна. энэ форумын хамгийн дуулаантай мэдээ сая гаруй яав. Миний шавнар байхгүй.
Тийм. Гэхдээ бид нар хүнд ч хэлэхгүй нэрээ. За, манай оролцогч юу гэж бодож байна? Би асууя. За, би ихэр гэдгийг худлаа гэж байгаа нь гараа өргөчих шууд. За, ихэр гэдэгт бол итгэхгүй байна. Триатлоны мөнгөн медальтай. Оо, таныг бол ерөөсөө спорт хүн гэж харддаг юм шиг. За, 3 хүүхэдтэй гэдэг. За, аль нь худлаа юм бэ? Триатлоны мөнгөн медальтай гэдэг нь худлаа. Хөөшөө. Триатлоноор хичээлдэг үстэй. Хичээлдэг. Алтан медальтай Шээ, байдаг. гэхдээ би ч медаль авч чаддаг байхгүй. Айгүй хичээлдэг ч гэсэн. Тэгээ яг нэг хичээлдэг бас гоё шалтгаан. Гэхдээ орсон хүн болгоо медаль өгдөг. Гэхдээ би мөнгөн медальтай биш ээ. Би ихрийн өрөөсөө тэгээд би 3 хүүхэдтэй. Тэгээд ихрийн өрөөсний хамгийн funny fact нь болохоор нэг ихрийн өрөөсөн хүнээр чинь нөгөө нэг хавцсан мемзээ мэлүүлдэг гэсэн шүү дээ. Одоо ч гэсэн аягүй байдаг бах те. Би тэгээ жоохон бахтаа би чи хөдөө хангаад өссөн байхгүй. Би өөр жоохон бахтаа тийм ажилтаа байсан. За одоо тэр гудамжинд очиж тэр хичээ мемийг илаа дараа нь тэнд очиж тэр айлын үнэний нэг хавцсан мемийг илээд гээд бүр графтагаар ингээ ажил хийдэг байлаа. Баавгатай жихэрний цалинтай. Таны ихэр эрэгтэй юу, эмэгтэй юу? Эмэгтэй байсан. За. Тийм байсан баха. Тий. За, ийм фактууд байна. Одоо дараагийнх нь болохоор би Наранбаярхаас асууя. За, фактуудаа бол над бэлдэж ирүүлсэн байгаа. За, бас спортын чиглэлүүч бас орж ирсэн байна. Сургуулийнхаа 800 м-ийн гүйлтэд авраг болж исэн. Нэгдэх факт. За, хоёр дахь нь бол байгаль орчны чиглэлээр бол бас нэлээд ажиллаж исэн гэсэн. За, гурав дахь нь бол би боловсролын чиглэлийн эрдмийн зэрэггүй хүн гэсэн. За, аль нь худлаа? Доктор гэсэн. Гэхдээ нэг доктор нь боловсрал биш байсан санагдаад байна. Тийм үү те. Тий. Би айгүй боловсрлоос айгүй оф сабжект юм биш гэж бодчихсан гэдэг. Магадгүй шүү. Ер нь улс төрчич амар спортод сайн байдаг шүү. Доктор юм болоо да. Боловсролынхан доктор юм бол. Онцгойлон бичиж гэдэг чинь бас бодож явдаг юм л хэцүү баг гэж байна. За, манай оролцогчид Наранбаярхыг харж байгаад 800 м-д гүү хүн мөн үү гэж байгаа нь гараа өргөдөө. Худлаа гэж байгаа. За, байгаль орчны чиглэлээр ажиллаж исэн гэдгийг харъя. За, боловсролын чиглэлийн эрдмийн зэрэггүй гэж байна. Энэ үнэн үү? За, худлаа гэж үзсэн тийм. За, аль нь худлаа юм бэ? За би үнэхээр гүйж чаддаг хүн. 800 м бол шал худлаа. Гэхдээ би Ахиллесийнхэнтэй хамт гүйдэг оролцдог байхгүй юу? Тэгвэр оролцдог. Тэгээл хүмүүс гараанаас гарахаар нэг сайхан ингээл. Тэгээ барианда ингс хийгээл байж идэг. За, тийм байх нь тийм. Юм л гэсэн да. Фактуудаа би өөрөө хэлчих гэсэн. Бичснийгаа өөрчлөөд. Тэг. За, тэг. Хэлчих юм. Би нэ яваасныгаа зүгээр сая бодож байгаад өөрчилчихэж байгаа шүү дээ. 3 фактын за нэгдүгээр нь бол би хуульчин мэргэжлийн эрхтэй. За хоёр дахь нь бол эмэгтэй хүн очиж болохгүй гэсэн овоон дээр зорж очдог. Гурав дахь нь болохоор сансрын нисгч болно гэд бүр нэлээ явж исэн тал бий. За, аль нь худлаа? Манай оролцогчдоос шууд. Хуйлч нэг нь овоор очдог, нөгөөх нь тэр те. Миний бодлоор бол овоор очдог юм бодлоо. Хэдийгээр эмэгтэй юу ирэх тэр гэдэг ч гэсэн бас нэг айхтар бас очиод байв. Феминист гэхэд бас тий. Нэг тиймэрхүү юм бэ. Яг юун дээрээ тулахаараа за би уламжлаад байгаа юм гээ те. Тэгдэг гэж юм. За, болон байж магадгүй. Аль нь худлаа? Би 3 дахь нь гэж бодож байна. 8 ал 2 дахь чадна шүү. Чадхаар эмхтэй шүү. За, шууд асууч. Аль нь худлаа? Үзэгчтэй, за оролцогчдоос асууя те. Таньдаг нэг цөөн хэдэн байх шиг өнөөс хэлээд үзлээ. Тань би нөгөө дийлийнх нь аягүй танайхан болохоор мэдэх байх гэж санаа зовоод. За, нэгдхийн худлаа гэж бодож байгаа юм. Нэгд факта та хэлээд тэгээд. Хуульчин мэргэжлийн эрхтэй. Хуульчин мэргэжлийн эрхтэй юм нэг. Худлаа гэж бодож байгаа наар. Бүгд таныг хуульч гэж ер нь боддог юм байна. За, хоёр дахь нь болохоор уул овоо тахилгатай овоогоор
явсан байж магадгүй энэ хөө. За зөвхөн. За 3 дахь нь сансрын нисгчдэр. За нэг ерөө сонгуульд оролцдоггүй нилээ хэсэг хүн байна те ерөөсөө. Тийм аюу идэх оролцоогүй. Залуучуудын чуулганд ирчээд. Тийм хүмүүс байна. За аль нь худлаа юм бэ? Би хөлч мэрэгчлээ ирэхгүй байгаа шүү. Манай мэрэгчил чинь тусгаар эрх зүгээр төгсчөөд дадлага хийж байгаа. Тэгээд шалгалтанд улсын шалгалтанд орж ирэх авдаг. Тэгээд хөлчийн мэрэгжлийн шалгалтыг яг нэг захимжуулаад 2013 онд хүрээлэнгийн захирал байхад хийжсэн үн одоо би өөрөө байхгүй юу. Тэр ажлыг хариуцчихсан. Тэгээд дараа нь тестийн шалгалтыг боловсруулсан гинэ. Тийм учраас шалгалтаа нөө сонирхлын зөрчил би бүх процессыг мэднэ, бүх датаны яаж явдгийг мэддэг болохоор ингээд нэг хэсэг хугацаа өнгөрөх гэж одоо сууч. Тийм бас өндөр ёс зүй байгаа даа Тийм байх. За нэг талаасаа харахаар бол өндөр ёс зүй, нөгөө талаасаа хэрэгэлзээтэй юм гарч ирж байна. Та нарын мэддэг айгүй мундаг хуульч гэж боддог хүмүүс ч бас юм байдаг шүү. Хуульч биш байдаг шүү. Дараагийн нэг чухал зүйл бол би түрүү хэлсэнтэй нөгөө оролцогчдоосоо нэг юм хүмүүсийн мэддэггүй фактуудыг ирүүлээч гэдэг. Тэгээ тэр дунд бол яг саяны нөгөө та бидний худлаа гэж андуурдаг нэг том факт бол гарч ирсэн те. Юм таны мэддэггүй ингээ олон нийт мэддэггүй таны тухай баримт. Тэр тухай сонсоход бол төрийн дахилгатай овоог тахиж байхад эмхтэй хүн гарахгүй гэсэн чинь номиогч өвлийн цасан шуурган дундуур тийш явж ицсэн гэж нэг тийм. Тэр тухай ярьж өгөө та. Тэр болохоор яг нөгөө ойрхон байсан болохоор цэцэг үнэлтэй. Та бүхэн санаж байгаа бол цэцэг үнийг хаяа нэг дахиад штэ хэдэн жил болж байгаад. Тэгээ 2015 оны 10 сард ягаад чинь гинт нэг өдөр зөвөр мэдээ өрөө үзчихсэн чинь маргааш ингээд төрийн дахилга болно. Цэцэг үн дээр. Цэцэг өргөл чинь бидний байнга одоо алхаж очдог газар үстэй тий богдуулын. Тийшээ ингээд за эмэгтэйчүүд маань бити ирээрээ ингээд хөвлийн урал дээр лам нар хэлцдэг байхгүй. Тэгсэн чинь л ингээд юм хөдөлцсөн тий. Тэгээд маргааш нь манай клуб эмэгтэй өмнө бажинжийн бас нэг халуунаа гэдэг охин бит хоёр. Тэгээ бас нэг хуульч найзтайгаа жинхэнэ хуульч найзтайгаа хэрэг гарвал өмгөөлөгчөөр дараа нь авах зорилготой. Гурвал явсан байхгүй. Тэгээ доороос нь төр урхаас жоохон хоцроод тастай нөгөө уг нь бол ууланд өмнө ингэж аялж л явж үзснээс ингэж яарч марч амар уулж явж үзэх хоцорчин тэгээ айгу хорцтой алхаж атсан. Тэгээ замд нь ерхийлэгч ирсэн учраас ингээд постууд дээр цагдаа нар байсан. Тэгээ цагдаа нар юу хийж яваа гэлгийн амар гайхал битээрээс асуувал ууланд явж штэ гэл. Яагаад явж болтгоо ингээд тэгэхээр үгүй ээ зүгээр л дээ гэдэг ерөөсөө тэр чинь яагаад тэр хоригдсан юм юу ч байхгүй штэ хууль тогтоомж бүх юмар эмэгтэй хүн очиж болохгүй албан ёсны уул гэж Монголд байхгүй байгаа шүү. Тэгээд явсаар байгаад орой дээр очсон. Тэгээд тахилга нь ерөөхдөө жоохон дуусчихсан. Тэгээд ерөнхийлөгч тэгэхэд онгоцоор шууд буцаад нисчдэг байхгүй юу? Уулз чадлгүй. Тэгээд араас нь орилол хоцорч ирсэн. Яагаад гаргаагүй юм бэ? Үгээлж чаг. Тэгээд хүмүүс бол бас яг одоо юу гэдэг тийм одоо аюултай хандлага бол огт гаргаагүй. Мэдээж ирэх хэмж тэхгүй. Тэгээд хурж ирээд зүгээр ингээ хажуугаар ингээ өнгөрөхдөө чамд л муудаа гэж явж. Араа бодорой гэдэг шиг. Тэгэл явсан тал бай. За ингээд түүний тухай мэддэггүй нэгэн факт ингээд мэддэг факт боллоо. За Наранбаярхын тухайд би фактыг сонирсон. Би тэгтээ нөгөө ингээд сэтэл болгоод эхний хэсгийг ярихад одоо нэг тэрбум мод тарих юм санаачлаг улс орон даяар өрнөж байгаа те. Маш их мод тарьж байгаа. Түрүүн бас 3 фактын дээр хэлжсэн. Байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан гэдэг. Наранбаярх Тужийн Нарсанд 1 сая ширхэг мод ургуулах ажлыг хийсэн тийм юм. За тэр тухайга та ярьж байна шүү дээ. Тэр Японы экологийн сан гэдэг төрийн бус байгууллага дээр ажиллаж байхдаа хийсэн ажил. Тэндээс санхүүжилтийг аваад тэгээ тухайн үед бас Тужийн Нарсыг сэргээх маш их тийм нийгмийн хөдөлгөөн өрнөсөн байсан. Тэгээ тэн дээр нэмэр болоод 1 сая мод чинь амархан шүү дээ. 3 настай тарьц чи ийм жижиг юм байдаг байхгүй. Тэгээд нөгөө багцлаад барихаар 100 ширхэг нэг ойролцоогоор нэг миний алганд шууд багтана. 100 ширхэг шүү дээ. Колесовын царил гэдэг тусгай юм байдаг. Одоо ингээд Колесов гэдэг хүн зохион бүтээсэн. Жад шиг энэ дээр нэг ийм төмөр ийм хөндлөлтөө тэр үлтэн гიშгээд нэг дарлаа. Тэгээд нөгөө нарсаа хийлээ авлаа. Тэгээд заргах дээр очив. Тэгэхэд ер нь бол 10 секунд хүрэхгүй нэг модыг ингээл. Тэгээ маш их мэрэгчсэн усууд бол өдөрт нь ингээд 1000 хэдэн мянгаар нь тарьдаг. Тэгээ ерөөсөө энд ардаа үүрээл ингээд явчихдаг.
Тэгээ энэ бол нөгөө манайхан мод тарин гэхэр нэх өндөр том 200-300 мянган те ингээд тэгэл энэ хаанаас нь чавчсан мэдэхгүй ингээд шороотоо наваад ирд. Гэтэл хамгийн сайн ургадаг нь яг тэр хэсэг баг. 3 настай тарьсан. Ердөө ийм хэн. Тэгэхээр энэ бол тэгэхэд бол 1 сая мод ингээ яг санхүүжүүлээд тариулж ирсэн. За би тэр дотроо коллизовын царилаар ганцхан бодол тарьсан. Тэгээд тарьчаад тэгээд нөгөө хүмүүстэйгэл гол нь зохион байгуулах ажил, ард нь нөгөө хоол унд тэгээд нөгөө яах маах ажлууд ингээд тиймэрхүү те. Тэгээд тиймэрхүү ажлуудыг хийж ирсэн. Тэгээд үнэхээр ингээд 80% ургалттай болоо дараа жил нэг очиход аюу сайхан ургаж байгаа байхгүй. Тэрийг харах гоё байдаг. Тэгэхээр мод тарихыг тэгж битгий хүн дээр бодоорой. Ерөөсөө тэр ингээл коллизовын царилаар тарихыг л хэлж байгаа шүү. За баярлалаа. Улуун агшны хүмүүсийн мэдтгүү тухай факта одоо шууд таагүй танилцуулнаа. Миний улс төрийн амьдрал ер нь бол яг үнийг хэлэхэд би дандаа алтаагнаас эхэлсэн. Би 2012 онд би хаанул дүүрэгт дүүргийн иргэдийн урлын сонгуульд нэр дэвшижсэн. Одоо баг хүмүүс мэдгүй бах. Тэгээ би тэр сонгуульд ялагдсан. Би айгүй хүүдсэн бас ингээл би тэр үед жоохон би дандаа нэг юм амар мангар дандаа сонгуулиар дандаа жирэмсэн. Эсвэл дандаа төрцөн байдаг айгүй зү хөл хөвгттэй. Тэгээд тэр үед манай бас би хөл хөвгттэй айгүй жоох хөвгтэйсэн. Тэгээд сонгуульд үзээд ялагдаад гэхдээ надад тэр ингээд айгүй тийм урам зориг өгж исэн бас өөрөө нэг би түрүү хэлжсэндээ сонгуул бол өөрөө хүнийг айгүй танин мэдих тийм боломжийг олгох юм байна гэдэг би өөрийнхөө бодсноос би илүү их сэтгэлийн тэнхээтэй юм байна гэж би тэр үед өөр дээр дүгнэлт өгчсэн. Би тэр үед би улс төрөөр би явах уугүй гэдэг сонголтыг нэг хийжсэн байхгүй дээ. Би жижигхэн сонгуульч хамаагүй би үзье. Тэр би энэ нэг сэтгэл зүйн хувь болон манай нөхөр одоо намайг дэмжиж гарч чадах уугүй би жоох хүүхдтэй чинь одоо ямар нөхрөл дуртай байв гэж те. Тэгээд даваад гарах нь уугүй юу гэд үзье гэдэгжсэн. Тэгээд надад тэр бол айгүй том өөрийгөө ялан дийлэх бас тийм том боломж өгсөн. Дараа нь би 2013 онд намын нарийн бичгийн дарга болохдоо тэр хуралдаар намынхаа даргын нэрийг буруу хэлээд тэгээд бас сошиалар нэг сенсац болоод намын даргынхаа нэрийг ч мэдтгүү нэг жоохон охин би дөнгөж 30 хүрж ирсэн. Тэгэл одоо дөнгөж тийм жоохон охин одоо манай намын нарийн бичгийн дарга гэдэг ингээд том албан тушаалдаар очлоо гэл тэгэл ингээд би нөгөө буруу хэлчихэл амар том зааланд одоо 300 гаруй сууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээл нөгөө тэр үед одоо Мие Инхбаяр дарга дүнж намын дарга болчихсон. Тэгсэн чинь би андуураад Инхбаяр даргатаа баярлаа гэдэг. Тэгээд тэр үед чи одоо манай нам дотор чинь баг Инхбаяр даргын нэрийг хэлэх чи одоо бүр амар ингээд табу байлаа шүү дээ. Ингээд бүр болохгүй дээ ингээд асуудал байж. Тэгсэн чинь би ингээд даргынхаа нэрийг хэлсэн чинь манай бүр ингээд заал бүр ингээд гэл ингээд намайг хараад за энэ мөн охины ингээд улс төрч ингээд яг л ингээд дууслаа даа гэсэн байдалтай бүх хүмүүс ингээд над руу хараад тэгээд би бас залуучуудад зөвлөхөд алдаа хийх бол нэг асуудал бас биш шүү. Ялагдал хөдлөх гэдэг бол нэг асуудал биш шүү. Тэгээ залуу хахад ирчээ одоо бид тэгээд ингээд өөрөө нэг ямар амар импакттай хийсэн бэ гэдгийг сайн ойлгохгүй байхгүй. Өөрөө нэг улс төр мэдэхгүйсэн учраас тэг ингээд хүмүүс бүр амар сандарч мандрал над руу тэгжаат нь би баг өөрөө нэг ойлгохгүй ямар том алдаа хийсэн баг ойлгохгүй тэгээд юу ч алга юм шиг очиад ингээд суудсан. Тэгэхээр залуу байна гэдэг бол яг алдаа хийх гой алтан боломж шүү дээ. Тэрүүнийг бас ашиглаарай гэж залуучуудад хэлсэн. За цаг ерөнхийдөө ингээд дуусах төгсөн байна. Тэгээд ингээд бид нар зарим хөтөлбөрөө ингээд шууд хаслаа. Одоо жишээлбэл манай оролцогч тус бүр маань 3 зочин маань оролцогчдоос нэг хүнд юм гарын бэлэг өгөх байсан. Тэгээд цаг туссан учраас харамсалтай л ингээд тэр бэлэг нь бол ингээд бийг л авахгүй гэхдээ тийм бослог гарах гэж нү яах гэж байна. Тийм болж байгаа. Бослог гэснээс би эндээс онцлоод бас ажиллаа хий өөрсдөө хэмнэ гэдэг сэдвэр. За яг ерөнхийдөө Монголдоо сайхан амьдрий гэдэг. Тэр жагсаал 4 сарын 7-нд 8-нд болсон. Тэр жагсаалын үр дүн юу гэж үнэлж байна одоо манай нэг талаасаа бол залуу улс төрч нөгөө талаасаа 3 намын төлөөлөл байгаа учраас би бас үндсүүдийг сонирхъя гэж бодож байна. Тийм. Биний надаас Гүү гурлангаас нь. Аагүй хэнээс нь эхлэх юм гэж. Айгүйсэй тий. За танаас эхэлчихдэг. Энэ харахад бол зохион байгуулалт муутай. Хэн толгоолж байгааг нь мэдэгдэхгүй, хинтээ ярихаа мэдэгдэхгүй нэг иймэрхүү болсон шүү дээ.
Гэтэл энэ аюу үр дүнтэй жагсаал болсон. Монголын түүхэнд анх удаа битгий огцор гэдэг жагсаал. Урд нь бол хэн нэгэн рүү хандаад чи огцор гэдэг байсан. Энд битгий огцор ажиллаа хий. Маш том улс төрийн зөв соёл үлдээсэн. Хоёрдугаар миний бодлоор залуусын энэ жагсаал үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт рүү түлхсэн шүү. Энэ жагсаалыг үргэлжлүүлээд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шаардсан хүн намын акц. За мөн одоо залуусын ийм акцууд явагдсан. Түүний зэрэгцээ улсын хурлын гишүүнд орж ханд бол өөрөө одоо хувь хүний хувьд энэ одоо акц энэ улс төрийн үйлдэлийг бол удирдах явуулсан. Тэгэхээр зэрэг энэ бол зүгээр өнгөрөөгүй үр дүн бол маш гаргасан ийм жагсаалаа гэж харж байна. Хамгийн гол юм нь одоо мөнгөөр жагсдаг, тийм байдаг, ийм байдаг гэсэн энэ нэг хуучин үеийг бол халсан явдал энэ бол жагсаалын хамгийн том үр дүн гэж харж байна. Залуусд бол талархах ёстой. Улс төрийн эерэг зөв соёлыг та бүхэн бий болгож байгаа шүү. Баярлалаа. Миний хувьд бас яг үнийг хэлэхэд одоо манайх ч одоо нөө ирэх барьж байгаа нам учраас бидний хувьд ч гэсэн бас айгүй том шокч байсан. Дээрээс нэмээд айгүй бас зүйлийг ухааруулсан. Манай одоо намынхны хувьд. Тэгээ төсөв санхүүгийн саяхан таавхан сонсон баг төрийн хяналтын тухай хуулийг гаргасан тий. Баахан дэд дарга нарыг байгууллагуудын дэд дарга нарыг халсан. Зөвхөн нийслэл гэхэд баг 270 хүн халагдаж байна гэж. Зөвхөн нийслэлд тий. Тэгээд ингээ баг орон даяар баг 1000 гаруй хүн халагдаж байгаа юм уу те одоо дэд дарга гэдэг. Тэгээд зарим байгууллагч юус ашиггүй мөртлөө 7-8 дэд дарга маргатай байсан төрийн өмчт компаниудаас авахуулаад за нөгөө их барьж байгаа намын хувьд бол бас эн чинь хэцүү шүү дээ одоо 1000 гаруй тэгэхээр дэд дарга байгууллагын дэд захирал махирал гэж очиж байгаа хүмүүс бол бас нэлээд одоо яриатай хөрөөтэй бас айгүй л нам олон жил явсан нөхдүүд мэдээж тэнд очиж байгаа. Тэгээд яг энэ сайн залуучуудын чагсаал бол миний төсөв санхүү одоогийн хүний хувьд бол хийх юмсан гэж бодож исэн маш олон хэмнэлтүүдийг төсвийг ч гэсэндээ арай зөв чиг рүү явуулахад айгүй том түлхэж болсон. Тэр нь ингээд одоо тэрүүний өмнө бол үнийг хэлэхэд энэ хуулийг магадгүй одоо би өмнө нь сангийн дэд цаадын тэр дүүргэн байхад бол унахаар байсан байхгүй. Хүмүүс ойлгохоргүй байсан, хэдийгээр ковидтай байсан ч гэсэндээ тэгээд уучлаарай залуучууд энийг шаардж байна. Уучлаарай энэ хүмүүс сэргээр ажлын байр хэрэгтэй байна гэж бид нарыг огцор гэж шаардсангүй харин эсвэргээр ажиллаа хийхдээ аятайхан хийгээрээ та нар зүгээр хогчоо шүү гэж хэлж штэ гэж хэлэхэд тэрүүний араас өмнө нь бид нар олон жил хийх юмсан гэж зоргилж ирсэн юмнуудаа хийх айгүй тийм улс төрийн зориг гэх юм уу төрд бас юм тийм хүнд бодолтой хүмүүс өндөө байгаа штэ энэ улс төр дотор чинь тэр хүмүүст айгүй тийм том зориг өгсөн гэж бодож байна. За тэрэн дээр ч одоо байр суурь одоохондоо би бодсоорлоо яг үнийг хэлээд. Маш тодорхой зүйл бол маш олон залуучууд ирсэн тий. Талбай бараг дүүрсэн. Өөрсдийнхөө хэлийг зөвгнүүдэд цаасны дээрээ бичээд тий харуулсан. Зарим нь дуулж исэн, хөгжилтэй байсан, жагсаал цуглааныг хөгжилтэй, зугаатай найз нөхдөөрөө хийж болдгийг өөрсдөө мэдэрсэн, хүмүүст харуулсан. Залуучуудад бол айгүй empowerment гэж ярьдаг. Өөрсдөө хүчийг мэдэрсэн үйлдэл байсан болов уу гэж бодож байна жагсаал цуглааныг. Харин зүгээр эргэлцсэн юм нь хизээ талбай дээр жагсаал зөвшөөрөөд хизээ зөвшөөрөхөө болчихвол гэдэг асуудал байсан. Өмнө нь бол зөндөө олон янзаар жагсаал цуглаан хийх гэж оролддог байсан. Тэгээд ковидоос шалаа сүүлийн 2 жил бүх юм хориотой байсан шүү дээ. Бүгдээрээ мэдж байгаа тий. Одоо ч гэсэн талбай дээр дандаа үзэсгэлэн худалдаа болж байгаа. Энэ бол одоо Монгол нэг тийм үзүүлж харуулах юмтай ч биш шүү дээ. Бүгдээрээ мэднэ. Талбай дээр юм хэлэхгүй л гэдэг бас цаатлын шалтгаанууд явдаг. Тэгэхээр зөв нэг эргэлцсэн юм эрх барих хүчний зүгүүдээс эрх баригчдын зүгээс бодитол дээр хизээ залуусын дуу хоолойг юун дээр ашиглаад хизээ ол хүсээгүй үедээ гарахгүй байх уу гэдэг тал дээр жоохон сураад эхлүүлээ л гэсэн бодолтой байгаа. За одоо бол яг юм гоё мэтгэлцээний уур амьсгал орж эхэлж байна. Яг эхэлж байна. Тэгээ ер нь тэгтээ санаа бодол. Тэгээд бидний үндсэндээ мэтгэлцээ гэж байна. Дараа цаг гарах байх гэж бодож байна. Тэгээд дөнгөж сая та бүхэн сонссон бол бас энэ нөгөө хонх дуурж байна те. Тэр нөгөө юм каслын нэг юм цайз үүдэг штэ. Тэрний хонх дуурж байна цаг боллоо гэдэг. Яг нөгөө үнсгэлжин яваарэ гэдэг шиг. Тийм цаг ирсэн байна. Тэгээд жагсаалын тухай асуусан яг уу жишээлбэл жагсаалд оролцсонтой холбоотойгоор над руу дөнгөж төрүүчин л нөгөө Наранбаярхын төрөө хилдэг дээр л дээ нөгөө төрийн засгийн хамгаалтын газраас холбогдож байна. Та жагсаалд оролцохдоо ингээд Сүхбаатарын хөшөөний хойдлын тугнаас хойш нэвтэрсэн байна. Тэгээ энэ нь бол өөрөө нөгөө төрийн засгийн хамгаалтын газарт хамаардаг учраас та энэ дээр дараагийн удаа анхаараарай гэж над руу ярьсан. Одоо манай гэр бүл рүү ярьсан байсан. Тэгээ миний утсыг авч ярьсан. Тэгээ би тэрийг бол хүн болгон руу яриаг байх гэж бодож байна. Гэхдээ ерөнхийдөө бол
залуучуудад ийм асуудал тохиолдох юм бол тэрийг ингээд өөрсдийнхөө иргэний боловсрол туршлах чадамжаар хамгаалах боломж бидэрт бас байгаа гэж найдаж байгаа. Тийм болохоор би залуучуудыг бас хэрвээ та хүн тийм асуудал надад адилхан тохиолдсон бол би бас тий хуваалцаарай гэж хүсэж байгаа. За энэ боломжийг ашиглаад. За ингээд бидний ярилцлага бол үндсэндээ энэ түрээд өндөрлж байна. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн эрхэм зочдтой баярлалаа. Тэгээ энд хүрэлцэн ирсэн залуучуудаа баярлалаа. Онцлоод хэлэхэд бид нар феминизмын тухай, эмэгтэйчүүдийн оролцооны тухай ярьж байгаа. Сүүлийн үеийн одоо миний оролцож байгаа арга хэмжээ бол тэнд бол ирчүүд биднийг л анхаармаар харагдаад байгаа юм. Тэгээ гайхамшигт эмэгтэйчүүдийн төвөг сонслоо. Оролцогч маань дийлэх нь эмэгтэйчүүд байгаа. Тэгээ тийм болохоор ингээ нөгөө ижилдэх шөгжлийнхээ тухай одоо бид нар ярих цаг иржээ. Тийм боломж байгаа. Тэгээд нийт оролцсон болгонд баярлалаа. За бидэнтэй хамтран ажилладаг Азийн сан, Айра, USAID-ийн хамт олон хамтрагч Монголын иргэний нийгмийн байгууллагуудаа баярлалаа. Биднийг анхаарч суусан баярлалаа. Бүгдээрээ амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Панелистуудаа гарын бэлгийг нь гардуулъя. За манай модератор дээр бас яг цаг нь олдоогүй учраас газ одоо энэ завсар гардуулчихъя. Баярлалаа. Хамтдаа дурсгалын зураг татуулаа. Нэг.